За hi guys, өнөөдөр бичлэгээрээ Otokui-ха хэддүгээр ангилээ. 7 олон 8 дугаар ангийг ярих болно. Тэгээд энэ анима 4 эпизодын дараа дуусах юм лээ. Тэгээд өмнөх эпизодуудыг үзээгүй бол одоо үзчихэд ороод ирээрэй. За тэгээд Discord server-т маань ороорой. Доор комент хэсгээр үлдээ чинь. За тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Анима маань эхлэхэд Otokui бид нар номын тайлан бичнэ. Бас завсарлагын дараа газар зүйн асуулт хийн. Номш гэж би яагаад юу ч хийгээгүй байж байгаа юм бэ гэсээр эхэлнэ. Аав нээч бас гэртээ ээлжижигээс хичээл туслахыг асуусан ч ээлжижи дүүнэртээ хоол хийгээд завгүй байдаг. Тэгээд Otokui ч бас асуудалтай байгаа болтой. Та хэд хийж чаднаа гэж боддог. Манай хоёр өдөр шинжэнгөө бэлдэж яхад ээлжижи нэг найзтайгаа амар тавина. Надаа нэг хуудас л үлдсэн. Маргааш дуусгачихнөө гэдэж идэг. Эцэст нь маргааш нь манай хоёр хийж чадсан байдаг ба шүнжин л бэлдсэн болтой нарны гэрэлч манай хоёрт хүчтэй тусаж байдаг. Дараа нь хэлжичээ. Механик харандаа. Цагдаа нар таны үйлчлэгээнд намайг таны харандааг хураахаар явуулсан гэж хэлээд харандааг нь аваад энэ чи явныг дээрлэхэд биш үү гэж хэлэхэд энэ миний үүргэлтэй гэж байдаг. Тэгснэ энэ сүүлчийн удаа чамаас юм авч байгаа удаа байх таа гэхэд яагаад вэ гэсэн чинь чи мартцсан юм уу суудлаа сольж байгаа штэ гэдэг. Otokui маань би завсарлагын дараах асуултуудад маш их анхаарлаа хандуулж байсан учраас мартчихсан байна гэдэг. Суудлаас л холхоод манай ээлжиж маань дахиад цонхны суудлаа авчихдаг. Харин Otokui маань голд хамгийн ард сухаар болсон байдаг. Ээлжиж хойлоо салхан явхаас өмнө чихэр ав гэхэд Otokui жимэшиг ашиглаж яана гэсээр суудлаа солилцоодог. Хүмүүс ээлжижийг чи энд суух гэж байгаа юм уу? Би азтай юм а гэхийг сонсоод Otokui би ч тэрний ард сууж байсан азтай юм а. Би үүнд талархаж байна. Хэрвээ би түүний ард суугаагүй бол найзууд бол чадахгүй байх байсан гэж яхад нь аавны урд нь байж байдаг. Тэгснэ харагшаа хараад ээлжиж өөрийнхөө ээлжийг авсан. Одоо миний ээлж гээд хичээл ордоороо эхэлж хичээлээ хийж яхад нь аавны хараад чи дараагийн сонгодог англиний хэсэгт орчихсон юм уу? Гэснээр сонгодог англи хэл миний нойрог хүргээд байдаг юм гэхэд Otokui чи үнэнгээсээ хичээл дээр унтчихсэн юм уу гэхэд үгүй ээ энэ зүгээр зүрлүүгээсэн юм гэж яхад хоёр хүүхэд манай хоёрыг ярьж байгааг сонсоод гайхаж яадаг. Тэгээд Otokui гарсны дараа нөгөө хоёр араас нээснэ. Та хоёр найзууд юм уу? Тэгж хэлхийг сонсоод Otokui тэгж харагдаж байна уу? Гэхэд тиймэрхүү. Та хоёр ярихад ямар ч асуудал алга. Аавны чинь хөл хөндий, жоохон аимшиг юм. Бас тэр эрэгтэй хүнтэй ярихад ховор бидтэй. Гэхэд Otokui яах вэ? Бид хоёр адилхан сонирхдаг юм байдаг юм гэд хэлээд хайсан чам. Нөгөө хэд нь тэгэхээр аавны бас Otokui гэсэн үг үү? Үгүй ээ, тийм байх боломжгүй. Тийм хөөрхөн гэж яхад Otokui аавны руу хальт харсан чам. Тэр надад бүх зүйлийг үгүйсгэхийг тушааж байгааг би мэдэрч байна. Гэснээр миний дуртай нэм түүний дүүн дуртай юм а гэж хамгаалдаг. Тэгснээр дотороо бас энэ нууцаа бас нуумаар байна гэдэг амаа. Тэгсээр үзэгдэл солигдоход ээлжижи явж яхад нь найзууд нь гарч ирдэг. Тэр хоёрыг хараад та хоёр үерхэж байгаа мó гэхэд өчтөрөөс хэлсэн гэдэг. Нөгөө хоёр нийлжиж байгаас нөгөө эрэгтэйд ямар хариулт хэлснийг асуухад чадахгүй уучлаарай гэсэн гэхэд нөгөөх нь ашгүйдээ наадах чинь цуврал хүлээн зөвшөөрөгч байсан юм. Юу гэсэн үг юм гэсэн охин болгонд унж тусаад бодсноо хэлчихдэг гэдгийг сонсоод ээлжиж өөрийгөө боддог. Тэгснээ зүгээр л дуртай гэснээ лайктай адилхан гээд сургуульдаа орж ирнэ. Энэ бид хоёрын дунд юу ч өөрчлөөгүй гэж ахт нь Otokui доороос нь гараад ирдэг. Ээлжиж тийм бодож байсан болохоор ичиж юу болсон бэ гэхэд Otokui англиний хичээлээ ойлгохгүй байгаа юм гэдэг. Тэгээд тусалж дуусгаад Otokui одоо ойлголоо. Чи сайн багш юм а гэхэд ээлжиж чи яагаад намайг байнга магтаад идэг юм гэхэд чи надад үргэлж тусалдаг шүү дээ. Хоёулаа өмнөх шигээ ойрхон суудаг бол гэхэд ээлжиж гайхснаа. Чи охин ирүүлэхдээ сайн юм а гэхэд Otokui юу гинэ? Би зүгээр л чамайг тийм хол байгааг хараад жоохон ганцаардаж байдаг юм. Тэрнээс бол эргүүлж мэргүүлэх гэж байгаагүй. Гэхэд ээлжиж тэр дандаа намайг гинтийн байдалд оруулчих юм. Тэр бүхнийг удирдах байгаа юм шиг санагддаг. Би тэрийг буцаагаад яаж дооглох вэ гэж агаад англиний номыг хардаг. Тэгээд хичээл дээрээ байж байтал ном дээрээ тэмдэглэл байгааг хараад тэр хуудсыг нээтэл тэгээд халуун байна шүү гэж манай хоёр сууж байтал Otokui ээлжижийг суудлын дээр сууж байгааг хараад ээлжижээ суу гэсэн ч зүгээрээ гэхэд ээлжижээ гэхдээ би чамайг зогсоогоод баймааргүй байна. Сууж үз гэхэд бүр манай хүнч наан чи сууж болохгүй шүү дээ гэхэд ээлжиж нэрэн хэсэг хэлж яах гэж бодож исэн юм уу? Тэнэг Otokui ч гэж яах шиг. Тэгж хахад ээлжиж нэрээ юу болох гэж байгааг мэдхүү. Хоёрдугаар үйлрэлийн хамгийн том үйл явдал. Эсээр эхлээд ээлэр дуустдаг. Гэсэн чи манай хоёр нөгөө Глидермоно яриад байхаар нь үгүй энэ бол сургуулийн үдшилэг. Манай сургуулийн фестивал 2 өдөр үргэлжилнэ. Эхний өдөр анги бүр дэлгүүр хэсэж үйл ажиллагаа зохион байгуулдаг бол 2 дахь өдөр клуб хороод та хүссэн зүйлдээ оролцож болно. Гэхдээ 2 дахь өдөр тэгэхээр хідүүлээ завтай ах нэ. Бид нар ямар ч клубид нарт байдаггүй шít гэхэд бид нар гэхдээ бусад бүх үйлчлэгийг харж олно шít гэж ахад хоёр охин та хэд сургуулийн үйлчлэлийн талаар ярьж байгаа юм уу? Гэхэд Otokui чимээгүйгээр баяртай гэж далсаар сургууль тойрохоор явдаг. Тэгж ахт ч тэр хэд төгсөлтийн үйлчлэг гэж сонссон уу? 2 дахь өдрийн сүүлээр солиод бодолтыг үзэх ба тэр үеэр хэрвээ охин хөвгүн хоёр гар гараасаа хөдлөөд
хамт солиод үзвэл хамтдаа ад жаргалтай байх хувьтай болдог гэдэг. Тэгэхэд аав нэ хинээч гарыг барихгүй гэхэд ээлжиж чи мэдэхгүй шүү дээ. Хин нэгэн чамайг боогоод гар барьвал яана гэхэд найз нь ч гэхдээ тэр зүгээр л цуурхал шүү дээ гэж яхад манай хоёр ч Отог өөрсдөөс нь асууж агаар төсөөлдөг. Тэгснэ үгүй дээ боломжгүй гэж яхад Отог яагаад ч юм цаана найтаж яадаг. Тэр хооронд сургууль дээр бид pop-up shop хийх гэж байна. Миний үгийг сайн санаарай. Энэ асар том амжилт болно гэж агааг аамнаа сонсоод яагаад энэ хэдийн их баярлаад байгаа юм бол гэж яхад Отог дотроо би мэднэ аамнаа болон ээлжичийг косплейдуулах гэж байна. Нөгөө хэдэн ч манай аагийн нэг ангид хоёр сургуулийн шүтэн байна. Сургуулийнхан бид нарт найдаж байгаа. Бид нар тэр хоёрыг зөвшөөрүүлэх хэрэгтэй. Тэмцэцгээе гэсээр нөгөө хэд нь косплейн ямар санаа байна гэхэд үйлчлэгч цагдаа эмч гээд ээлжиж аавнаагаас аль нь гоё таалагдж байна гэхэд ээлжиж яах вэ? Үйлчлэгчийнх нь бололтой юм гэхэд аавнаа надад хамаагүй би өмсөхгүй гэхэд ээлжиж яагаад вэ? Хамт үйлчлэгчээ уцсан өмсөе л доо гэж ахад араас нь нөгөө хэд нь ээлжижийг аавнаг ятгаарэ гээд дэмжиж яадаг. Тэгэхэд аавнаа үйлчлэгийн кафеж дажгүй сонсогдож байна л да. Зааланд ажиллах хохид хуцалдаг үстэй. Тэгвэл би ард нь ажиллая. Гэхдээ аавныг ард ажилд ажиллуулж болохгүй гэж яахт нь ээлжиж Отоггүй харснаа. Аавнаар ойртоод Отоггүй бас чамаг өмсүүлэхийг хүсэж ах шиг байна. Гэхэд аавнаа тийм байх боломжгүй. Тэгсэн ч би өмсөхгүй гэхэд ээлжиж. Гэтэ тэр чамайг тэрэн зориулж өмсөх юм бол дуртай байна да. Тэр бидний усны хувцас Якуда хоёрыг хараад ямар их догдолж ясныг харсан биз дээ. Гэхэд тийм ээ. Гэтэ яагаад зөвхөн бид л өмссөн юм бэ? Тэр өөрөө бүр Якудач өмсөөгүй шүү дээ гэж яснаа. Аавнаа за яхав зөвшөөрье. Гэтэ бүгд косплей хийх ёстой гэхэд бүгдээрээ зөвшөөрөхөд Отоггүй тэд бүх хүнийг зөвшөөрч чадсан би гайхаж байна. Бүх хүн гэхлээр гэхэд нөгөө хоёр эргэж харснаа. Чийч бас косплей хийн гэдэг. Тэгээд сургуулийн төсөвт хөндрөл учрах учраас косплейийнхаа хувцсыг өөрсдөө хийхээр болдог. Тэгж яхад нэг найз нь гарч ирээд аавнаа санал болохоор зургнууд харуулдаг. Аавнаач хараад задгай биш бол яах вэ гэж яагаад туулаатай хувцс харснаа. Сүүл нэмчихвэл Глитер Моны Мис Лунатай адилхан харагдах юм байна гэж бодож яхад нөгөө найз нь тулаа тийм хөөрхөн л дөө. Гэтэ энэ хитрхи задгай юм. Сургуулаар чинь худлаа да. Гэхэд аавнаа худлаа юм байна л да гэснэ. Мис Луна гэхээр бас лорд дээрх байгаа шүү дээ гэд костюм олоод маск хийж хэдэл болоо гэд маск өмсвөл зүгээр үү гэж асуухад хэн би гэсэн чинь зүгээр биш ийм хөөрхөн охин маскны ард царайгаа нуух нь хууль бус гэхэд аавнаа за худлаа юм байна л да гэснэ Отоггүйг харахад Отоггүй нэг хүүхдүүд наад том төмөр уцаараа юу хийх гэж байгаа юм гэж асуухад Отоггүй дэлхийн зүйл хийх гэж байгаа юм гэж хэлхийг сонсоод аавнаа гомна пилмот өгдөг. Тэр хооронд дийлжиж ангийнхаа хүүхдүүдээс энэ том самраар юу хийх гэж байгаа юм асуухад хөвгүүд ангийн нэг хэсгийг ногоон болгохын тулд хуваагчийг ашиглана. Бас охид ч тэнд хувцас сольж олно гэхэд ээлжиж ич гой санаа байна. Баярлалаа хөвгүүдээ гэхэд нөгөө хідэн ч тийм том зүйл бишээ гэхэд нэг гэрхтэйг нь найз өхөн миний хажуудаа хаад битгий тэнд хөөрхөн царай гаргаад гээд алгадаад гараад ирдэг. Тэгэхэд ч би нөгөөх нь би тэгээгүй би зүгээр л гэхэд нөгөөх нь амаатат би ганц л чамд хэрэгтэй өхөн гэхэд нөгөөх нь ч бас тийм гэдэг. Жохон токсик үү. Тхийг хараад дийлжиж нэг охиноос тэр хэд биеиндээ хайртай юм бол яагаад байнга тулдаад идэг юм бэ гэхэд нөгөөх нь угийн миний залуу өөр өхөнтэй ингээд байвал би бас дургүй байна. Ер нь бол чамд тийм их хамаатай асуудал биш гэснэ. Чамд ер нь дуртай залуу байдаг юм уу гэхэд үгүй би чамд хэлсэн шүү дээ надад байхгүй гэснэ. Отоггүй рүү харснаа. Миний мэдрэмж бол эцэг хийн хайр шиг чи сайн ажиллаж яан шүү хүү минь гээд өөрөө хайртай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгж яхад нэг охин чамд хайж байгаа юу гэж асуухад тэр эрэгтэйд нь байгаагүй учраас Отоггүй минийхийг ав гэж өгөхөд дийлжиж тэр ярьчихлаа гэж яхад нөгөө охин баярлаа гэснэ. Энэ юу юм? Чи эндээ сайн юм аа гэж тэр охин Отоггүй руу яриа өдөж байгааг хараад ээлжиж сонирн болж жөөжөөгийн. Тэгэл жоохон хардаад байгаа зү guys. Тэгсээр үжидээ солигдоход ундаа эднэр гээд тэрнийхээ үнийг амар үнэтэй тавьсан байх ба багш нь ч эндээс туршлага суун гээд зөвшөөрсөн байдаг. Бас бид нэвтэр хураамж авахгүй байгаа болохоор эн чинь үнэхээр өгөөмөр зүйл байна. Гэсэн ч аав наач гэхдээ хямд байсан ч болноо. Тим хүнд хүлээж авахгүй баймаар байна. Гэхдээ хэрвээ бид хитрхи хямд байвал газар хүн ихтэй болж байдлыг улам хөндрүүлнэ гэхэд нөгөө нүдний шилдэ ангийн дарга болтой гарна. Тиймээс та хоёрыг зааланд өөр цагт гаргаж ажилуулмаар байна. Энэ нь ажиллах хүмүүсийн орж ирж та хоёрыг хуцалсныг харахыг хүсвэл 1 сая йенж багдаж байна. Тхийг сонсоод манай хоёр усан хувцас Якуда байвал яах вэ гэхэд нөгөө хэд нь тэр хэдэд 100 сая йен болохыг сонсоод манай хоёр Отоггүйгаас 100 сая йен асуудаг. Манай Отоггүй ч Юкататай усан хувцастай ахыг харчихсан болохоор ингэж байгаа. Тэгээд сургууль тарах болоход Отоггүй тийм их юм хийж амжсангүй гэртээ хий гэж яхад нь ээлжичи хүч ирээд хамт хий гэдэг. Отоггүй ингээр муухай байгаа.
Ээлжижингээр харах эднэртэй байгаа гэсэн ч өөр төлөвлөгөө байгаа гэдэг. Жэн ахынх нь орон сууцад ирэх ба ээлжижинд хаяа амрах гэж ирдэг. Бас ах нь бид хоёрын ашиглахыг зөвшөөрсөн гэд хийж эхлэх гэж байтал Отоку охинтой хамт нэг өрөөнд байгаагаа анзаардаг. 7 дугаар анги дуусч 8 дугаар анги эхлэхэд манай хоёр юма хий гэж яхад Отокуч би охинтой хамт мэдхгүй орон сууцсан дотор байна. Энэ юунд ч битгий хүргээсэй гэж яхад Илжижи цаас тусах утгаа олчлоо гэж яхад нь тэнгүүтээ эрсдэлтэй юмаа гэж яхад нь Илжижи хоёулаа хаар санарч байна уу гэж хэлгээд үгүй би зүгээр юм гэхэд Илжижи тийм үү би чамайг энэ дагаад баяртай байна. Хичээл дээр хоёуланд нь ярих зав гарахгүй байгаа. Тэглээч чи их цаахан цагийг өнгөрөөж байгаа болтой гэж сонио харахад Отоку тийм ээ би бүгдэнтэй ажиллах үед би ангийн нэг хэсэг мэт санагддаг. Гэхдээ бас би жоохон ганцаардаг гэснэ. Би энд чамтай ажиллаж байгаадаа баяртай байна гэж яхад аав нэ ирдэг. Отоку чи ирэхээс юм уу мэдсэнгүй гээд ашгүйдээ хоёулахнаа байгаад байсан болохоор сонирн байсан юм гэж бодож яхад аав нэ орж ирснээр пачиг зурсныг хараад байж яхад Отоку гэхдээ зүйлс илүү аюултай болж магадгүй юм гэдэг. Нэр аах нь орой олтол ирэхгүй гэсэн. Манай гурван маань хийх юмаа хийж яхад Отоку маань толгоо хийж дуусгадаг. Отоку тэр толгоо өмсөд костюм өмсчөөд манай Отоку маань нөгөө лорд Эрфиг дүүрэж ярихад манай хоёрч магтаж яснаа аав нэ би туршия гэснэ. Бас костюм чи авъя гэхэд нөгөө хэдэн ч амарс шижиглэж гайх чарж яснаа. Аав нэ өмсөхгүй бол лорд Эрфэд хүндлэлгүй гээд өмсгөр 0 ордог. Костюм өмсөж дуусаад нөгөө юма толгоондоо өглөх гэж яхтаа энэ жижигхэн юм миний урууланд төрнө гэсэн үг үү. Бас энэ цамц Отоку шиг үнэсдэж байна. Яг л Отоку миний ард байгаа юм шиг санагдаж байна гэд өмсгөө болоод гараад ирдэг. Тэгэхэд манай хоёрч яасан бэ? Зүгээр үг гэхэд аав нэ би эвдэхийг хүсэхгүй байна. Энийг энэ тавьчихъя гэснэ. Тэр одоо хүртэл үнэртэж байна гэж өөрийгөө үнэртэж байгаа энэ Отоку олж хараад наад чи муухай үнэртэж байгаа юм уу гэхэд аав нэ үгүй тийм биш. Зүгээр буцаад ажиллаа орцгоё гэхэд Отоку за тэгье би жоохон холоос хий гэдэг. Манай хэд чи нэлээ их зүйл хийсэн байх ба илүү ихийг хийхийг хүссэн ч орой болсон байдаг. Гэтэл илжи чи мараа сургуулгүй штэ. Сургуулийн баярын уйлрал гэдэг нь унтах үдшилэг гэсэн үг. Жэнд намайг энд унтах үед хэрэгтэй зүйлс илүү байгаа. Аавны наадтай унтаад бас Отоку Жэнтэй унтна гэхэд Отоку юу яриад байгаа юм бэ? Бас ахлах сургуулийн хүүхдүүд хос хосоор унтаж олохгүй гэдгийг дурдахгүй өнгөрч олохгүй. Гэхэд аавнэ тийм шүү илжи чи гэхэд аавны нүүрнээс л тэгмээр байгаа нь харагдаж байдаг. Тэгээд Отокугаас чи хамт байна биз дээ. Бид нар бас зөвшөөрөл авчнаа битгий санаа зов гэхэд Отокуч хоёр өхөнтэй хамт уу гэж бодно. Хэсэг хугацааны дараа Жэн ирэхэд ий чи гууж байна гэхэд Жэн болохгүй. Та хэд чи ахлах ингэзтэй гэхэд манай хэд тийм дээ гэд сонин царайлаад явж яхад Жэн ганц шин зөвшөөрье. Гэхдээ та хэд эцэг гэхээсээ зөвшөөрөл авах ёстой гэдэг. Аав нь ээжээсээ асууж харин Отокугийн ээжээс Жэн асуудаг. Эцэст нь бүгдээр Отоку гэр бүлтэй гэдгийг мэдлээ. Тэгснээ Жэн ээж чинь нилээн гайхаж जैन шүү гэхэд Отоку тийм ээ би хизээч шөнийг өнгөрөөлөх найзтай байгаагүй. Гэхэд Жэн харж яснаа би энд байхад сонин зүйлс хийхгүй шүү гэдэг. Тэгэхэд ч аав нэгэн ээж нь зөвшөөрсөн байх ба манай хэд ч пизза идэж тоглож уцаа ухаж сууж байхад Отокугийн нэт нэрээ ажиллаа яах вэ гэхэд дийлж чи би хиймээргүй л байна гэснэ. Эхлээд шүршүрт ороод сэргий. Отоку төрүүлж ор гэхэд Отокуч та хэд төрүүлж орсон зүгээр шүү гэхэд хоёулангийн төрүүлж оруулах гадайн дараа нь яах гадайн ямар хачин юм бэ гэдэг. Отокуч төрүүлж ороод гарч иртэл ээлжи чи аавна хоёр хамт шүршүрт орохоор болдог. Орохоос өмнө Отокуд бити харах гад оролдоод агараа гэдэг. Тэгээл манай хоёр ч усанд орж байхдаа шөнүүд дэшлэгч хөвгөлтэй байна шүү гэж ярьж яхад нь Отоку цааталт нь нилээн сандарчихсан хоёр өхөн шүршүрт орвол яадаг бол ээлжи чи хөөрхөн юм аа аавны чи кул юм а гэж яагаар төсөөлснө. Үгүй ээ яаж миний глиттермон гэсэн сэтгэлээс илүү зүйл байж байна. Миний глиттермоны гэсэн сэтгэл ийм муу гэж өгснэ. Тэр сонин бодлуудыг цэвэрлгээд эсэргүүцэж яхад нь нөгөө хоёр юм яаж байгааг сонсоод тэрхэн ягаанаар дүрдэг. Тэгээл баг бууж өгөх гэж яхад нь гинэт лорд Эрф болон глиттермоны дөрөв төрж ирж бутгий бууж өгөх гэснээр манай хүн ягааныг ялдаг. Тэгж яхад нь Жэн харсан л гээд бодлоо. Тэгж яхад нь нөгөө хідэн дуусч гарч ирснэ. Бид хоёр хоёулаа үсээ дээшээ ингэж болгочихсон. Хөөхөн байна уу гэхэд Отоку харж яснаа гой харагдаж байна гэснэ. Гэхдээ нэг зүйл өөр харагдаж байна гэж бодож яхад нөгөө хоёр битгий ингэж хараад нүүр будалдгүй жоохон ичмээр байна гэдэг. Тэгэхэд Отоку гэхдээ та хоёр нүүр будалдгүй ч гэсэн хөөхөн байна гэхэд нөгөө хэд нь сонирн болсноо энэ хямдхан дайлтайсан угаасаа хоёулаа тийм байсан болохоор л гэж байна. Манай хэд чи юмнуудаа дуусгахад дөнгөж 12 цаг болж байх ба унтцгаах уу нэр Отоку Жэнтэй хамт унтна гэхэд нэрнгэсээ ирж ирсэн юм уу гэж яхад араас нь Жэн чи надтай хамт унтахыг хүсэхгүй байгаа юм уу гэхэд тийм бишээ би тантай хамт унтахыг зүрхнээсээ хүсэж байсан юм гэд илүү сонирн болгоод байдаг. Тэгэл орондоо орсны дараа манай гуравч ундаж чадахгүй байх ба манай хоёр Отокугаас унтаагүй байна уу чи ямар ихэн сонирхдаг юм а гэж асуухад ах нь унт гэж гарч ирснэ та хэд шөнийн үдшилгээ зөвхөн унтаж өнгөрүүлэх гэж байгаа юм уу?
Би бага байхдаа шөнийн үдшилтэд найзуудтайгаа төрүүлж унтсан лузер гэдэг байсан. Гэхэд ч нэрээ тгий төрүүлж унтсан биендээ ундаа авч өгнө гэдэг. Ото хүүг чамд оруулдаг. Тэгэхэд ах нь өрөөндөө хүүхдээ ахч гэж байдаг. Манай хэд ч кино үзэхэр болж үзэх гэж яхад попкорн байсан болч гэж байснаа. Илжи чи биендээ лаа гэснэ. Тэгээд киногоо үзэж яснаа илжижиг гинэт чи хэн дуртай юм гэхэд аав нээч бас мэдвэр байгаа илэрхийлэхэд Ото гүж өмнө ярьчихсан штэ. Би Глиттермоны гэсэн чинь Глиттермоны бишээ. Ангиас чи заавал хамт гарах ёстой болвол яах вэ гэсэн чинь Отог угийн надад ангидаа ярьдаг 2 хүн байгаа штэ гэд манай хоёрыг хэлдэг. Тэгэхэд Отог та хоёр намайг хилүүлчихлээ. Би бас хилүүлнэ гэснэ. Та хоёр тэгвэл хэнийг сонгох ёстой юм гэхдээ тэр нь зөвхөн Отог байх ёстой гэхэд манай хоёр зэргээр тэгвэл чи Отог сонгоно гэснэ. Манай гурав улаач чичээд за киногоо зүгээр үзье гэд үзцгээдэг. Тэгээд нэлээд үцээр 2 цаг болсон байх ба Отог аамныг зүгээр байгаа гэдгийг гайхахад аамнэ би угийн зүгээр дээ би шөнийн шувуу би Глиттермоны шинэ ангийг үзэхээр өглөөний 10 цаг хүртэл хүлээдэг гэж хэлхийг сонсоод Отог хамтрагч Отогудаа хожигдохгүй гэхэд аамнэ чи хүмүүсийг хамаагүй Отог гэхээ болчих би тийм бишээ гэснэ. Илжи чи ундах хэрэгтэй юм байна да гэхэд илжи чи би тийм норим биш байна гэдэг. Нөгөө хоёр нь ч зүгээрээ тулдах хэрэггүй гэхэд илжи чи би унтаагүй байна. Та хоёр аль хэдийн ялсан юм шиг яриад байх юм. Би та хоёрыг ялаад зураг дарж баталгаажуулнаа гэд киногоо үзсээд 3 цаг болоход илжиж унтсан байдаг. Манай хоёр унтчихж гиснэ хоёулахнаас үлдэх шив. Гиснэ аамнэ нэг муу Отог Iron Mask-ыг ялахгүй гэд киногоо үзэж байхад Отог гинэт аамнэ чи яагаад өөрийгөө Отог гэдгийг нуугаад байдаг юм. Хэд аамнэ тийм бишээ гэж яснаа. Би үүнийг ерөөсөө бусадтай ярьдаггүй байсан. 7 дугаар ангид би Глиттермонд орсны дараа бусад өхөд зөвхөн алдартай болон эрэгтэйчүүдийн тухай ярьдаг байсан. Би өрхөх тус байдаг байсан. Би үүнийг бусад аним үздэг хүүхдүүдээс асуусан ч хэн ч Глиттермоны тухай сонсоогүй байдаг байсан. Гэхэд Отог угийн жоохон хүүхдүүдийн аним л та гэхэд тусгай харт хүүхдээ шоу гэснэ аамнэ. Би энэ дуртай л та. Гэхдээ би юунд фэн гэдгээр нуух үед өөрийгөө илэрхийлэхэд асуудал тулгардаг. Яагаад ч юм надад тусгаарлагцсан амьдралд амьдарч байгаа мэт санагддаг. Би өөрийнхөө юунд дуртай биш. Хүмүүсийг юунд дуртайд анхаарч би өөрөө биш мэт бас юмнуудаас таашаал мэдрэхээ болсон. Гэхэд Отог аамнэч бас ийм юмд гацсныг мэдээгүй байсан юм байна гэж бодож байхад аамнэ тийм ч учраас би зөндөө одоо аз жаргалтай байна. Ийлжи чи намайг хүснээр байгаа юм шиг санагдуулдаг. Тэр үнэхээр хамт гарахад амархан. Бас Жиминий мэдэх ганц Глиттермон дуртай хүүхэд. Би Глиттермоныг хуваалцах нь хэр хөвжлөө байдгийг мэддэггүй байсан гэдэг. Отог би бас адилхан байсан. Би хинтэй ч ярьдаггүй, ганцаараа байсан. Харин би одоо та хэдтэй ярьдаг. Сонин сонсогдож магадгүй л дээ. Гэтэ би одоо баяртай байгаа мэдэрдэг. Би одоо цаг хугацааг зогсоосоо гэж хүсэж байна. Гэхэд аамнэ би ч бас гэснэ. Энэ үйл явдлыг мартахгүй тул зураг даръя гэж агаар манай 8 дахь анги дуусж байгаа юм. За тэгээд бичлэг таалагдсан гэдэгт найдаж байна. За тэгээд дараагийн эпизодыг аль болох хурднаараа хийх гэж хичээнэ. Тэгээ манай Discord серверт ороорой. Тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгээд bye.